Hello guys. Welcome back to Rich Tarot Хүзэр. За тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгт бүгдээрээ ганц бие загсны орсныхны хайр дурлалын талбар дээр энерги нэмэрхүү ярагдаж байна. Шинээр амьдрал дээр нэг хүн орж ирж байна. Өдөр талаар мэдээлэл авцгаая. За тэгэхээр энэхүү бичлэгийн маань үзэхдээ та өөрийнхөө нар, сар, мандалд Venus, Mars-ийн байршлаар үзэж байна. Тэгээд энэ дэлгүүн дээр гарч байгаа мэдээлэл танд тарах байх юм бол та өөрийнхөө бусад орсны байрлал үзээрэй за. За тэгээд энэ хөтөлбөр маань ерхий төлөв учраас хүн болгоны амьдрал тарахгүй шүү. Тийм учраас та авах мэдээллийг аваад хаях мэдээлэл нь хаяарай. За. Одоо мэдээлэл авчирдаг охин нэмрүүд минь ээ. Ер нь ганц бие загсны орсныхны маань амьдралд шинээр хүн орж ирж байна уу? Одоо яг энерги ямар хөө төвшөнд явна тэр талаар мэдээлэл өгөх. За хайр дурлалын талбар дээр өөрт нь нэг зүйлийн талаар мэддэггүй байсан юм уу, хардггүй байсан юм уу, сонирхдаггүй байсан юм уу? Тэр нь өөрчлөгдөж эхэлж байна гэж байна. Тэр зүйл нь өөрчлөгдсөнээс хойш таны итгэл үнэмшил, ертөнцийг харах өнцөг, өөрийгөө дүгнэх дүгнэлт гэх зэрэг үзэл бодол чинь, үзэл баримтлал чинь дотроосоо ингэж нураад шинээр ингэж босгогдсон байна л да. Хайр дурлалын талбар дээр. Одоо юу гэдэг урдныхаа хүнийг тэр маань их зөвлөөр урдны хүнийг одоо жишээлх юм бол гаднаас нь хараад царай гарна дүгнждээд одоо татагддаг байсан бол одоо илүү өөрчлөгдөд те илүү дотоод ертөнцийг мэддэг болё гэж өөртөө хэлсэн ч юм уу. Ямар ч л байсан үзэл баримтлал чинь тэр зэгээрээ ингэж өөрчлөгдөж нуурч унаад буцаж одоо босогдож байгаа баригдаж байгаа гэж харагдаж байна. За хин нэгэн хайр дурлалын талбар дээр өөртөө таныг хуурсан байх магадлалтай. За хөтөр маань даашаа оруулчихлаа. Хин нэгэн хайр дурлалын талбар дээр өөртөө таныг хуурсан байх магадлалтай байна. Эсвэл та хин нэгэн нь яг үнэн чин сэтгэлээсээ хандаагүй, үнэн сэтгэлээсээ хилээгүй, та зүгээр ингээд тухтаад яваад өгчихсөн гэж харагдаж байна бас. Яг сэтгэлээ тэр чигээрээ одоо онгойлгож зүрх сэтгэлээ өгөхөөсөө тухайн хүнд айсан ч юм уу. Ер нь бол олноор уусаг үзрийг авахгүй. Ер нь бол угаасаа усны тэр ус маа загсны орны хүмүүс маань айгүй харийг хүсдэг. Тийм учраас нөгөө партнертай хайр дурлал дээр байгаа партнертай айгүй тийм хайраар дутцсан харагддаг. Тийм учраас амар их хайр нэгтэх, ажиллагаа ихтэй юм шиг харагддаг. За энэ шинэ хүн орж ирж байна. За өшөөл мэдээлэл өгөөч. Дэлж авчирч байгаа охин нэмрүүдтэй маш их баярлалаа. За олноор уусаг картыг авахгүй байгаа шүү. Ганц нэг л авах байгаа шүү. За ямар гоё нэр харагдаж байна. Айгуу сэтгэл хангалуун. Яг одоо байгаа шатн дээрээ амьдралынхаа шатыг алийг ч өөрчлөгдөхгүй, юу ч өөрчлөхийг хүсэхгүй тийм хангалуун нэр харагдаж байна. Чичмээсээ. За. Би тэр 7-гийн сэлэм гэдэг хөдрийг тодорхойлъё. Тий. Энэ хөдөр маань ерөнхийдөө бол дийлэнхтэй нэгдүгээрт яг хууралт худлаа хэлэлтийг бэлэгддэг. Хоёрдугаарт заримдаа бид нэр өөртөө бодох ёстой л гэж гарч ирдэг л дээ. Тэгэхээр за энэ хөдрийн талаар өшөөлөн мэдээлэл авъя. 7-гийн сэлэм гэдэг хөдрийг тодорхойлж өгөөч. Дахиад 2 хөдөр авъя. Тийм байна л да. За юу яасан байна? Ингэсэн одоо ганц бие байгаа загсны орсныхан байна. Айгу урд нь ингээл жоохон уйдгарлал амьдралынх нь хайр дурлалынхаа төлөв байдал нь яг хаашаа яваад байгааг мэддэхгүй байсан юм байна л да.
одоо хүнтэй суух юм болов уу, хүнтэй суух юм болов уу, за энэ хань гарч ирэх юм болов үгүй болов гэл ингээл айгүй их хэрэгэлзээнүүд маш ихтэй. Тэг дээрээс нь жоохон уйтгарлаад байсан байж магадгүй. Амьдралаас авах таашаал нь бага байсан байж магадгүй хайр дурлалын талбар дээр. Тэгээд ганц би ингээд ганцаархнаа байгаад байсан чинь тэр нь ингээд жоохон тэрэндээ сэтгэл хангалуун биш байсан. Тийм учраас одоо өөрийгөө бодож эхэлэх гэж ах шиг байна. Эсвэл та бусдад одоо хайр дурлалын одоо талбар дээр яг өөрийгөө чин сэтгэлээсээ ингэж нээж онгойлгоод үгүйгээ үндэслэж тэрнээсээ болоод яг өөрийнхөө хүсэж байгаа сэтгэл хангалуун харилцааг бүтээж чадаагүй л гэсэн үг л дээ. Тийм учраас тэрнээсээ залхаад ч юм уу одоо өөрийгөө өөрчлөхийг хүссэн байж магадгүй. Нэг өсөө дараагийнхаа харилцаан дээр би өөрөө улам одоо онгойлгож улам илүү нээлттэй айх хардалттай эсвэл юу гэдэг тэсвэрг энергиудыг амьдралдаа хайртай хүнтэйгээ ерөөсөө тийм сөрөг энергитэй харьцахгүй гэж өөртөө хэлсэн ч юм уу. За ямар ч лээсэн ганцаараа байгаад таашаалгүй байгаад исэн чинь хүсэл чинь биелээгүй. За тэрнээс ямар ч одоо сэтгэл ханамж авч чадаагүй гэсэн үг. За тэгээд энэ загсны орчныхан маань ганц би загсны орчныхан маань айгуу тийм баланстай харилцааг бүтээхийг хүсэж байна. Нэг гэсэндээ зөвхөн таал дандаа өгөөд байх биш, өгөө аваас нь айгуу харилцсан ижлэхэн хэмжээний гэх юм уу шудраг тийм одоо жишээлх юм бол зарим харилцаан дээр чинь нэг хүн л хайраа өгүүлдэг, нөгөөх нь аваад буцаад тэр хүндээ хайраа өгдөггүй штэ. Тэгэхээр одоо загсны орчныхны маань хүсэж байгаа харилцаа нь яг тийм тэнцүү өгөөстэй аваастай яг жинлүүртээр ингээд тавихад өгсөн аваас нь ингээд жинлүүрээр тавиад ингээд химжээд үсгэхэд яг адилхан тэнцүү гэсэн үг. Тэгэхээр тийм шудраг харилцааг хүсэж байна бас. Шудраг харилцааг бас манифест хийж амьдрал руугаа татахыг оролдож байгаа юм байна. За тэгээд энэ шинээр орж иж байгаа хүн талаар мэдээлэл авъя. Энэ бол тантай адилхан усны махбодтой хүн баг шиг харагдаж байна. Айх тагш гарч ирж байгаа учраас. Тэгэхээр ерөнхийдөө бол ус хоорондоо зөгцөн. Тэгтээ усны байршлаа хүмүүс нөгөө бие биенээсээ ингээ холдоод яваад өчөх магадтай байцдаг. Яагаад вэ гэхлээр ус чинь өөрөө хашлах хэрэгтэй. Тэгэхээр хоёр ус махбодтой хүн чинь хаших юм байхгүй болохоор жоохон хэцүү. Тэгээд дээрээс нь яг нөө таны сар мандалт Венус гарагийн байршлууд бас шорон махбодон дээр байрласан байх магадaltaй. Тэгээд тэр нь бас туслах магадaltaй. Тэм ч учраас битгий ихтгэлээ алдаарай. Шинээр орж иж байгаа хүн танаас насаар баг байх магадaltaй. За шинээр орж иж байгаа хүний талаар төшөөлөл мэдээлэл өгөөч. Тэгээд энэ хүнтэй уулзахтаар одоо энэ хүнтэй ингэж харилцаа үүсгээд явхаар таны нуруунаас одоо ачаа авцсан юм шиг санагдана гэнэлтэй. Нэг өсөндөө нэг зүйл дээр санаад аваад байсан чинь тэнд чинь тусалдаг ч юм уу. Байж байгаа юм. Хүзүр доошоо онлаа шүү. За шинэ хүнтэй орж ирэхэд жоохон айдас хардалт байж магадгүй маань. Тэм учраас devil гэдэг энерги харагдаж байна. Тэгэхээр тэр айдас хардалт одоо юу гэдгийг сөрөг энергиудээ тэр чигээр өөрөөсөө бинээсээ авч хаях хэрэгтэй. Тэр сөрөг энергиуд маань ерөнхийдөө харилцааг будаа болгодог зүйлсүүд байдаг л да. Toxic. За тэгэхээр энэ devil wheel of fortune хоёулаа гарч ирэхээр энэ хүн таны амьдралд орж ирснээр одоо маш том эргэлтийг таны амьдралд үүсгэнэ гэж харагдаж байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр таныг энэ одоо токсик энергинээс чинь салгаж чадах ч юм уу, салах чинь туслах ч юм уу, тэгээд өөртөө итгэх байдлыг чинь илүү нэмж магадгүй. Таны амьдралын хүртийг зөв тал руу нэргүүлэхэд туслах хүчтэй хүн орж ирж байна. Тэглээгээд та бүхэн маань энэ хүнээс 100% хамааралтай байж болохгүй. Таны одоо аз жаргал энэ хүний хариуцлага байх ёсгүй. Хизээч одоо бусдад өөрийгөө даатах. Таны амьдралын хаашаа явах нь тэр чигээрээ 100% таних байх ёстой, таны хариуцлага байх ёстой, таны сонголт байх ёстой тий. Тэгээд загсны ордныхандаа хандаж хэлэхэд дотроосоо 100% бүтэн байгаасай гэж хүсье. Одоо ганц би байхад угаасаа нэг л юмар дутагдаж байгаа штэ, тэр нь бол хайр.
Тэгтэл хайраар дутагдчихж байгаа үед нэг хүнтэй уулзчихаар бид нэр тухайн хүнээсээ амар их ажиллахаатай санагддаг. Тэгэхээр тухайн хүн маань залхах шүү дээ. Тэгхийн оронд бид нэр дотроосоо өөрийгөө амар хайрлаад бүтэн байх юм бол өөр нэг хүн амьдралд гарч ирээд хоёулаа бүтэн энергитэй учраас бүтэн хүмүүс нийлээд нэг цогцыг үүсгэж байгааз тэгэхгүй дотроосоо хагас энергитэй, айцтай, дотроо маш их хайраар дутагдсан тийм дутмаг энергитэй хүнийг татаал буцаал дахиад тийм токсик харилцааг үүсгэдэг. Тэгээс халаал бие биенийгээ зүрхийг жахалуулаад дуусдаг. Тэгэхээр инженер орж ирж байгаа хүн танд аягүй туслах юм байна. Тэгээд амьдралын хүрдээ чинь зөв тал руу эргүүлэхэд бас туслана. За тэгээд би энэ хүн талаар өшөөл юмдаа ямар махбодтой хүн юм бол ямар ч байсан ус махбодтой гэж гарч ирж байна. За шинээр орж ирж байгаа нас бага юм уу? Энергиэрээ залуу хүний талаар өшөөл мэдээлэл өгөөч. Энэ хүнтэй танилцахаар шууд ингээд өөрчлөлт явагдана гэж харагдаж байна. Ядуу сэтгэлгээ гэж харагдаж байна. Зарим нэг загсны ордныхан маань хайр дурлалын талбар дээр айгүй ядуу сэтгэлгээтэй байж магадгүй. Тэгээ ядуу сэтгэлгээ гэдэг нь таны толгойд яаж бууж ийн? Яг тэр чинь л гэсэн үг. Хүн болгоны ядуу сэтгэлгээ адилхан байх шаардлагатай. Маш их бодлогоширх юм байна л да энэ хүнтэй танилцаад. Би нэгээ хараад айгүй их татагдаад тэгээ бодлогоширчээж магадгүй. Одоо энэ ямар айтаахан хүн бэ гэдэг ч юм уу те. Эсвэл энэ хүний талаар өшөө илүү мэдхийг хүсэж байна гэж ингэж бодлогоширсан энерги харагдчихжээ шүү. За гэрлэлт харагдчихээн. Энэ хүнтэй ер нь гэрлэх юм байна л да. Тэгээд яг уу загсны ордныханд байна. Гэрлэлт гэдэг зүйл айгүй чухал. Тэр хүн болгоно угаасаа чухал. Гэхдээ усны ордныханд гэрлэлт ингэж яг маш чухал партнерыг амьдрал руугаа оруулж ирж байгаа гэдэг айгүй чухал зүйл байдаг. Тийм учраас айдас эргэлзээ зөндөө байх. Тэгэхээр тэр тохиолдолд би та бүхэндээ зөвлөж хэлэхэд дотоод дуу хоолойгоо сонсоод гүнзгий амьсгаа аваад сүрэг энергиудээсээ холдоод тэгээд ертөнцид амьдралаа даатгаад энийгээ тэр одоо том алхмыг хийгээрэй гэж та бүхэндээ хүсье. За тэгээд энэ хүнтэй танилцаад ингээд амьдрал зохиогоод явахаар амьдрал чинь айгүй сэтгэл хангалуун санагдана гэж юм л да. Бүх юм чинь ингээд айгүй азтай юм шиг. Таныг азин дээр ивэгээд байгаа юм шиг санагдана. Бүх юм хүсснээр нь болж байгаа учраас тийм ээ. За Hierophant уучлаарай. Ханад хүртэн чинь бичлэгүүд маань хоцрогдоод. За тэгээд Hierophant хүчээр доошоо харж байна. Энэ бол нөгөө урт хугацаан дээрээ яг одоо бибинийгээ найз охин гэж дуут. Тим харилцааг бэлэгддэг, гэрлэлтийг бэлэгддэг. Энэ өдөр мань доошоо харж байхаар айдас харагдаж байна. Эсвэл зарим нэг загсны ордныхан маань ганц бие загсны ордныхан маань одоогийн байдлаар хүнтэй гэрлэхтэй бэлэн биш байж магадгүй. Уул нь бол өөрийгөө бэлэн гэж хардггүй. Гэхдээ яг амьдрал дээр уул нь бол бус хүмүүсийн харахаар бус хүмүүс таны харахаар таныг уул нь бэлэн байна гэж хараад иж магадгүй. За энэ талаар өшөөлөө мэдээлэл өгөөч. Hierophant хүчээр доошоо харж унсан байна. Өшөөлөө мэдээлэл өгөөч. Тийм ч учраас таны зүрхэн дээр чинь хөлн дээр чинь ч юм уу одоо юу гэдэг газартай холбогдох холбоос сэтгэл зүрхтэйгээ холбогдох холбоос за тэгээд өвөг дээдс ч юм уу тэгээ бурхтуудаас мэдээлэл авах таныг хамгаалж явдаг сахиусан тэнгэрүүдээсээ дохио авах тийм мэдээллийн их усүр нь хаагдчихсан байна л да. Энэ айдас юу гэдэг юу ч тийм сүрэг энергиэс болоод тийм учраас та гэрлэх тал дээр, хүнтэй суух тал дээр ямар ч тийм оролдлого гарахгүй байна. Одоо хүмүүс ч даа гэдэг одоо би хүнтэй суухад бэлэн боллоо. Гадаад үзмжиндээ анхаарыг татгал хийж эхлэе.
Эсвэл одоо юу гэдэг нь те санхүүгийн хадгаламж үүсгэе гэдэг ч юм уу. Ямар ч байсан таны зүгээс тийм бэлдэх энерги харагдахгүй байна. Бэлдэх үйл явдал харагдахгүй байна. Гэрлэлтэнд бэлдэх ч юм уу. Тэгсэн чинь нэштэй те энэ гал махбодтой хүнтэй харилцаа тогтоох магадaltaй. Тэр усны орчны хүн гэсэн шүү дээ те. Усны орчны сар ч юм уу одоо юу гэдэг мандалтан ч юм уу Венусын ч юм уу гал махбодтой байрсан байх магадaltaй. Эсвэл та буцаад ер нь романтик харилцаан дээрээ таны романтик харилцааг гэх одоо сонирхол чинь гал мэт бадрах боломжтой. Энэ хүнтэй танилцсанаар дотроос ч маш их хүчил гинэ. Хүсэл, тачаал, сонирхол, эр зориг дотроос ч ингэж бадарч гарч ирнэ. Тэр тусмаа одоо өшөө илүү ихийг бүтээх ч юм уу те. Бүтээлчийн өнцгөөс амьдрал чинь их мандан бадрах нэ гэж харагдаж байна. За загсны орныхондоо одоо зориулаад юу trinket сонгоё. Цас гарч ирж байна. Цасны шигээ гарч ирж байна. Яст мэлхий гарч ирж байна. За зүү утас гарч ирж байна шүү. Тэгэхээр цасан ширхэг гарч ирж байгаа нь энэ өвлөөр энэ хүнтэйгээ уулзаж магадгүй байна. 12 сар, 1 сар ч юм уу 2 сарын хавцаа. Тэгээд дээрээс нь цасан ширхэг нь болохоор ийм нандин учруулуудыг нандинан хайрлаж яг цаг мөч болгоныг одоо юу гэдэг айгу үн цэнийг мэдэрч өнгөрөө гэсэн утгатай. Угаасаа цасан ширхэг чинь гар дээр буугаад амархан хайлдаг учраас яг тухайн мөчийг маш нандинаж яг одоотой амьдраа гэсэн утгатай. Яст мэлхий харагдаж байгаа нь усны энергийг бэлэгдэж байна. Тэгэхээр яг хуу танд зарим загсны ордных нь маань тийм яст мэлхий чинь гадуураа ингээ бүрхүүлтэй байдаг штэ. Тэрүүн шиг тийм хуйг дуулга хэрэгтэй гэж магадгүй би өөртөө хамгаалдаг. Тэрний үс үг гэхэлэр сэтгэл зүрхэн дээрээ одоо бусдад өгөө гэж хэлж сурах хэрэгтэй. Бити заа гэсээр ягаад өөрийгөө ядраагаарэ. Жохоо ингэж хамгаалттай ч юм уу те. Өөрийг чинь хамгаалдаг чулуу ч юм уу тийм юмтай байвал зүгээр. Зүйлт ч юм уу, бугуйт ч юм уу, бүгд ч юм уу те. За тэгээд зүү гарч ирж байгаа зарим нэг загсны ордныхан маань зүүгээр юм уралдаг байж магадгүй. Хэрвээ та тэгдэг бол энэ төлөв танд илүү хамааралтай гэсэн үг. Эсвэл энэ хүнтэй өөрийнхөө хоббигоор танилцаж магадгүй хамт юм уралдаг ч юм уу. Тийм айгу бүтээлчийн энергитэй байж байгаа танилцах магадaltaй гэж байна. За тэгээд үзэж байгаа загсны ордныхандаа баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай амжилт хүсье.